Та өөрийгөө хүлгүй далаад эргээс хэдэн 10 км зайд хаягдсан байна гэд төсөөлөд үзтээ. Таазах хязгааргүй мэт далаад хөвж өөрийн сууж ирсэн завийг олж харахгүй байна. Таныг энэ задгаа далаад авраг загсуудын дунд мартсан. Та аврал ирэн орилсон ч хинч таныг сонсохгүй. Усны давлгаа болон хурц нарнаас өөр харагдах зүйл үгүй. Хязгааргүй далаад та хэн нэгэнд завтай хүн таарахыг хүлээж хөвхөөс өөр сонголт үгүй. Энэ мөчөөс хойш цаг хугацаа таны эсрэг явж эхлэх болно. Энэ бүхэн ямар нэгэн адал явдалт киноны зохиол шиг санагдаж байна уу? Тийм ээ. Ийм кино байдаг. Гэхдээ энэ кино бодит явдлаас сэдвүүлж хийгдсэн юм. 1998 онд Австральд 2 Америк жуулчинтай тохиолдсон энэ явдлын талаарх бодит түүхийг өгүүлэхээр бэлдлээ. Австрали улсын зүүн хойд эрэгт байрлах шөрөн тэнгис бол цагаан ис, тонголог номон өнгийн усаар алдартай аялал жуулчлалын бүс юм. Энэ газар дэлхийн өнцөг булан бүрээс аялал зугаалж яваа жуулчид ирэхээс гадна усан шумбагчдын эрэх туртай газрын нэг юм. 1998 оны 1-р сарын 25-нд Порт Дуглас бомб тотоос Outer Edge гэх усан онгоц 26 зорчигчтойгоор задгаа далайг зорьсон юм. Тэдний дунд Америкийн эз усын иргэд болох 34 настай Том Лонерган, түүний эхнэр 28 настай Эйлин Лонерган нар багтаж байсан бөгөөд тэд Австральд аяллаар амарч явсан залуу гэр бүл юм. Том болон Эйлин нар 150-аад удаагийн шумбалд хийсэн туршлагатай шумбагчд байсан юм. 5 хүнтэй онгоцны багийнхан $160 Сент Криспин гих шөрөн аргалуудын ойролцоо зоршигчдыг усанд шумбуулах үйлчилгээ үзүүлж байсан юм. Энэ газар нь эргээс 40 км зайтай газар байж Лонергныхан бусад шумбагчдын хамт шумбалтаа эхэлж тэднийг сүүлд 12 орчим метрт шумбаж байхыг харсан байна. Тэд усан доор 40 минут болсны дараа уснаас гарч ирсэн ч тэдний онгоц болон аяллаа багийнхан байсангүй. Тэд зах хязгааргүй далайд хурц шарах наран дор хаягдан хоцорсон байлаа. Үүнээс 2 хоногийн дараа Outer Edge онгоцны багийн гишүүн Жеффри Нерн онгоц дээрээ ажиллаж байгаад эзэн мэддэггүй 2 цүнх, 2 хос гутал олсон байна. Цүнхэн дотор нь Том болон Эйлин нарын бичиг баримт байлаа. Эдгээр зүйлсийг олсон даруйда Жеффри балмагдан тэр даруй Лонергныхны буудалсан буудлал руу залгасан байна. Буудлын зүгээс залуу хосыг өрөөндөө ирж хоноогүйг дуулгасанд Жеффри тэр даруй цагдаад мэдэгджээ. Энэ үед тэд далаад аль хэдийн 51 дахь цагаа өнгөрөөж байлаа. Гэвч тэд яаж 2 хүнийг задгаа далаад мартаад явж болох вэ? Хожим мөрдлөгийн явцад тогтоогдсноор аялагчдыг тоолох явцдаа андууран 2 өөр шумбагчийг давхар тоолсон болж таарсан байна. Тоолох явцад онгоцны урд хэсэгт байсан зоршигчдыг тоолсны дараа 2 хүн далаа руу өсрөн орж удалгүй онгоцны хойд хэсгийг тоолох үед өнөөх урд хэсгээс ус руу өсөрсөн 2 хойд талаар онгоцон дээр гарч ирсэн байна. Тэгэхэд тэднийг давхардуулан тоолж, тоо гүйцсэн тул онгоцны багийнхан эргийн зүг 50 хөдөлсөн байна. Онгоцны багийн гишүүн Карл Исеновский хожим хэлэхдээ би тэр үед онгоцон дээр гарч ирээд ус руу харахад уснаас хөөс гарч байгааг харсан ч загас гэж бодоод таагүй юм. Одоо бодохноо тэд Лонергныхны хөөс байж гисэн байна. Залуу хос далаад мартагдсан нь тодорхой болсноос хойш 3 өдөр өргөн хүрээтэй эрен хайх ажиллагаа явагдсан юм. Эрен хайх ажиллагаанд 17 онгоц, нэстэг тэрэг, моторт завь, цагдаа, цэргэнхэн, мөн усан шумбагчид хамрагдсан байна. 4-р өдөр нь эрлийн ажиллагааг зогсоосон юм. Тэдний алга болсон газраас урсгалын дагуу баруун хойд хэсэгт тэдний эд зүйлс цогцож түргдэн гарч ирэх боломжтой гэж үзэн тэр хавийн эрэг дагуу хайгуул хийгдсэн байна. Тэдний алга болсноос хойш 11 дахь хоногт матраар дүүрэн эрэг дээрээс Том Лонергны хөвөх чантаазыг аврагчид олсон байна. Үүнээс 3 хоногийн дараа Эйлний хантааз болон түүний хар өнгийн шумбалтын малгай мөн тэр хавьяас олдсон юм. 2 сарын 12-нд цагдаа нар шумбагчдын хэрэгэлдэг хүчил төрөгчийн 2 ширхэг баллон олсон байна. Энэ хийм баллонууд яг Лонергныхын тариалагдах гэх нотлохоо байхгүй ч цагдаа нар тэднийх гэдэгт итгэлтэй байлаа. Эдгээр олдврууд нь зарим нэг хүнд тэднийг амьд мэнд ирэг дээр хүрч чадсан гэх итгэлийг өгсөн боловч
тэдгэр хэрэглэлүүд хоорондоо хэдэн 10 км зайтай олцсон нь энэ таамгийг үнэмшилгүй болгож байсан юм. Гэвч бас нэгэн хачирхалтай таамаг байсан нь залуу хасын алга болтгоос 10 жилийн өмнө нэгэн Америк жуулчныг Шинэ Зеландад баривчилсан бөгөөд өөрийн үхлийг хуурамчаар үлдэж даатгалаас гэрийнхэн $1 сая авсан байж. Тэрээр түүнийг Милтон Харрис гэдэг байсан бөгөөд Австралиас Шинэ Зеланд хүрэх усан онгоцонд сууж явахдаа ус руу үсрэн тэндээ живж үхсэн мэт болж Шинэ Зеландад сэлж ирээд хожим нь тэндээ баригдсан юм. Гэвч энэ хэргийг Лоноргийнхэнтэй яагаад холбох болсон бэ гэхээр тэр хүн тэдний адил Америк хүн тэр дундаа Том болон Эйлний байдаг хотод амьдардаг байгаа зогсохгүй. Тэд нэг сүмд явдаг байсан нь зарим судлаач мөрдөгчдийг энэ таамагт итгэхэд хүргэсэн байна. Тэдний үзнээр Том болон Эйлэн нутаг нэгт магадгүй бүр сүмийн найзынхаа туршлагаар ийм зүйл хийсэн гэж таамаг дэвшүүлсэн юм. Харин зарим хэсэг нь тэд авраг загастай далаад ийм хол зайд сэлж ирээд битүү матартай иргэдээр амьд гарна гэдэг боломжгүй зүйл гэж үзсэн байна. Гэвч тэд бас өөр нэгэн аргаар иргэдээр ирж болох бөгөөд тэдний алга болсон тэр газруудад Понтон гэх хөвгч арлууд байдаг байна. Яг тэдний алга болсон газраас 6 км-т Эйжент Курт гэх шөрөн арлын оролцоо нэгэн Понтон арал байдаг байна. Харин тэд тийшээ хүрч чадсан бол тэнд амарч буй олон хүн дунд холилдоод усан онгоцонд суугаад явах боломжтой юм. Энэ таамгийг дэвшүүлсний дараа их газар тэднийг харсан гэх хүмүүсийн дуудлага гарах болсон ч нэгэнч батлагдаагүй юм. Мөн ихэнх мэрэгчнүүдээ үзэж байгаагаар тэд тийм сайн сэлэгчд биш учраас 6 км-т далайн хүчтэй давлгаас өрн сэлж чадахгүй гэж үзсэн байна. Тэгэхээр дээрх бүгдээс үзээд тэдний өөрсдийн үхлийг хуурамчаар зохион байгуулсан гэдэг хувилбар алга болсон бөгөөд хожимч тэдний гэрийнхэн тэр хоёрын амь насны даатгалын нөхөн олгорыг ч аваагүй юм. Энэ явдлаас хойш 5 сарын дараа буюу 1998 оны 6 дугаар сарын 28-нд нэгэн зүйл иргэдээрээс олцсон нь хүн бүрийг цочирдуулсан юм. Archer Point гэх газарт хоёр загасчин шумбагчийн самбар олсон юм. Энэ жижиг самбарыг шумбагчид усан дор өөр хоорондоо ойлголцохдоо дээр нь зориултын маркераар бичиж ойлголцдог байна. Самбар дээр Лоноргийнхний Америк дахь хаяг, утасны дугаар байснаас гадна тэдний бичсэн сүлийн зурвас байлаа. 1998 оны 1-р сарын 26-ны даваа гарагийн 8 цаг. Бидэнд тусалж чадах хүн бүрт. Бид 1998 оны 1-р сарын 25-ны 15 цагт Эйжент Курт гэх далайн хэсэг орчимд After Age онгоцноос хаягдан үлдсэн. Биднийг өгөхөөс өмнө авраач. Бидэнд тусламж хэрэгтэй байна. Гуйж байна гэх хэн ч уншсан зүрх зүсэн зурвас байлаа. Энэ самбарыг нарийн шинжилгээнд явуулсан бөгөөд энэ самбар үнэхээр 5 сарын турш усанд байсан тогтоогцноос гадна энэ эцсийн зурвасыг Том бичсэн болохыг түүний бичгийн хэвээр нотолсон байна. Үүнээс үзэхэд тэд 25-ны 15 цагт хаягдаад зурвас 26-ны 8 цагт бичигдсэн гэхээр тэд ямар ч байсан хамгийн багадаа 17 цаг усан дээр хөвсөн байна. Мэргэжлүүдийн хэлснээр задгаа далаад хинч байсан 4-өөс илүү хоног амьд үлдэж чадахгүй гэсэн юм. Эрлийн ажиллагаа эхлэхэд л тэд аль хэдийн 2 хоног гарan болсон нь тэднийг амьд олох магадлал багч гисэн байсан гэсэн үг юм. Мөн тэдний шумбах хувцас зузаан байсан нь тэднийг нарны хурц туяа болон осохоос багч гисэн хамгаална гэж үзэж байжээ. Гэсэн хэдий ч энэ хувцас тэднийг гол аюул болох авраг загаснаас хамгаалж чадахгүй юм. Эхэнх хүмүүсийн үзэж буугаар тэд авраг загасны хоол болсон гэж үзэж байна. Гэвч энэ таамагт бас эргэлзэх үндслэл бий. Учир нь хэрв авраг загас тэднлүү дайрсан бол хожим олдсон хувцас хэрэгсэл бүтэн байхгүй байв. Эсвэл тэд бичсэн зурвасаа эрг рүү хөвүүлэхийн тулд өөрсдийн хантаазнасаа уяад явуулсан байж болно. Гэвч тэр үед хинч тэднийг хаагаагүй байсан тул хинч анзаараагүй. Харин хожим эрлийн ажил эхлэх үед өнөө хөвүүрсэн зүйл нь хитрхи хол хөвөөд эсвэл магадгүй хүн явдаггүй эрэгт хүрчгсэн байсан гэж таамаг дэвшүүлцгээсэн юм. Тухайн үед тэд усны мандал дээр дөнгөж гараад онгоц явсан байгааг мэдсэн даруйда онгоц эрэг дээр очиод тэднийг алга байгааг мэдээд эргээд ирнэ гэж ботсон байх. Гэвч тэднийг 50 цагийн дараа л санана гэж тэр үед мдээгүй байх гэж эрлийн ажилд оролцсон цагдаа хэлсэн байна.
Тэднийг эхний 48 цагийн дотор л авраг загас барьсан байх гэж 50 жил далаад шумсан Австралийн алдарч шумбагч Бен Кроп сүүлд нэгэн хэвлэлд дурдсан байна. Мөн тэрээр далаад хөвсөн байдалтай удаан байх нь маш их ядраадаг бөгөөд тэд хоолгүй, усгүй, унтаж чадахгүй зэргээс болоод сольдож живж нас барсан байх гэжээ. Том болон Эйлин Лонерган яг яасан нь албан ёсоор тогтоогдоогүй байгаа бөгөөд 2003 онд энэ явдлаас сэдвүүлж Open Water гэх кино хийгдсэн юм. Мөн энэ явдлаас 10 жилийн дараа Австральд өөр нэгэн хосууд болох 38 настай Англи иргэн Ричард Нили болон түүний найз бүсгүй 40 настай Элисон Далтон нар 19 цаг далаад хөвсний эцэст эсэмэнд олцсон байна. Тэд алга болсон газраас 17 км-ийн цаана давлгаан туугдан хөвж явжээ. Энэ хүрээд энэ түүхээ өндөрлөе. Та бүхэн өөрсдийн сэтгэлдээ хуваалцаарай. Мөн бидний Facebook хуудсыг дагаарай. Холбоосыг бичлэгт ор үлдээсэн байна.